За сайн байцгаана уу? Шарын нурс мастер анх хоёр байна. За энэ бичлэгээр би та бүхэндээ өөрийнхөө хамгийн дуртай гоо сайхны нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулъя. За энэ бүтээгдэхүүн маань ямар бүтээгдэхүүн бэ гэхээр Atomy Synergy Ampoule гэдэг энэ бүтээгдэхүүн байна. За ампул гэдэг маань ер нь юу гэсэн үг вэ гэхээр мэдгүй хүмүүстэй хэлэхэд бид бүхэн гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг өдрийн доос, шөнийн доос, лосен, тонер гэд мэднэ тийм ээ. Гэтэл сүүлийн үед ампул гэж маш их яригдах болсон. За энэ ампул гэдэг маань ерөнхийдөө энгийнээр ойлгоход юу гэсэн үг вэ гэхээр бид хүн ямар нэгэн ханаад томоо хүрээд эм хэрэглээд намтахгүй бол ингээд тариа хийгээд хурдан эдгэхийн тулд хийдэг тийм ээ. За тэгвэл энэ ампул гэдэг энэ нэр төрөлтэй бүтээгдэхүүнүүд маань яадаг вэ гэхээр арсанд маань байгаа асуудлыг маш хурдан хугацаанд өндөр үр дүнтэйгээр эмчилдэг ийм эмчилгээний зорилттой бүтээгдэхүүнийг бол ампул гэж нэрлэдэг гэдээ ойлгоход болно. За тэгвэл маш олон төрлийн ампулууд байдаг. Гэхдээ энэ Atomy-гийн ампулны хувьд ямар онцлогтой вэ гэхээр ийм хуруун шилэнд хийгдсэн юм шиг ийм дөрвөн жижигхэн савлгаатай ийм ампул байгаа. За тэгвэл ампул маань ерөнхийдөө маш өндөр үр дүнг богино хугацаанд үзүүлдэг юм шууд хэлэхэд бол хүчтэй үйлчилгээ үзүүлдэг бүтээгдэхүүн байх нь тий. Тэгвэл энэ өндөр концентрацтай бүтээгдэхүүнийг их том савлгаанд хийх юм бол удаан хэрэглэнэ гэдэг чинь нөгөө бүтээгдэхүүн маань сав нь онгоогоод таг нь нэгдээд удаан байна гэсэн үг. Тэгэхээр тэгэх боломжгүй байдаг. Заавал битүүмжтэй савнд байх хэрэгтэй байдаг. За тэгвэл Atomy-гийн энэ Synergy ампул маань ийм дөрвөн жижигхэн ийм савлгаатай. Гэхдээ энэ дөрвөн маань дөрвөлөө өөр төрлийн үйлчилгээг үзүүлнэ. Тэгээд нийлээд нэгдээд нэг цогц эмчилгээг бид бүхний арсанд хийж өгдөгөө гэсэн. За тэгвэл энэ ампулаа бид бүхэн яаж хэрэглэх вэ гэхээр ампул маань эхлээд тэг 1 2 3 гэсэн ийм дөрвөн төрлийн дугаартай байгаа. За тэгвэл тэг дугаартай энэ ампул маань эхний ампул маань болохоор бид бүхний арсыг өндөр хэмжээгээр чийгшүүлнэ. Тэгээд үндсэн арсанд маань хэрэгтэй байгаа элементүүдээр нь хангаад өгчнө. Өөрөөр хэлбэл энэ гурвыгаа хэрэглэх шатанд нь энэ маань үндсэн үйлчлэгийг нь бүрэн үзүүлээд энэ гурвыг хэрэглэхэд тохиромжтой болгож арсыг маань бэлтэж өгдөгөө гэсэн. За тэгэхээр бүтээгдэхүүнээ яаж задлах вэ гэхээр бүтээгдэхүүн маань эхлээд ийм битүүмжилсэн савлгаатай ингээд таг маань ингээд лацтай байдаг. За тэгээ энэ лацаа онгоолгоод энэ цагаан таган дээр нь маш хүчтэй дарахаар энэ цагаан таган дотор байгаа үндсэн ампул маань энэ суур ампул руу нэгдэж ороод тэгээд яг жинхэнэ найрлагандаа ороод ингээд арсандаа үйлчлэгээ үзүүлдэг. За тэгэхээр энийг бол хэрэглэх хүртлээр бол огт задлаж болохгүй. За тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань ингэж задлахтаа бол ингэж задлана. За тэгвэл энэ цагааныгаа дараад хоёр ампулаа холчлоо. Тэгэхээр энэ тагаа авч хаяад оронд нь болохоор ийм соруултай таг ингээд бэлэн энд нь байж идэг. За энэ соруултай энэ тагийг хийж энэ тагныхын оронд хийгээд тэгээ соруулаараа соруулж хэрэглэнэ гэсэн. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнийхээ үндсэн үйлчлэгийг мэдэж авцгаая. Тэг дугаартай ампул яадаг вэ гэхээр арсыг чийгшүүлнэ гэсэн тийм ээ. Тэгээд арсанд маань хэрэгцээтэй үндсэн элементүүдээр нь хангаад өгчнө. За бид нар хүүхдийн арсыг мэднэ, булбрай, зөөлөн, булцгар гэдэг. Тэр хүүхдийн арсанд байдаг NMB гэдэг ийм элемент байгаа. За тэр элементийг бол энэ бүтээгдэхүүнд маань суулгаж өгсөн баг. За тийм учраас хулсан модны найрлагатай ийм бүтээгдэхүүн байна. За тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань маш өндөр хэмжээнд бид бүхний арсыг чийгшүүлээд үндсэн элементүүдээр нь хангаад өгчнө. За тэгвэл дараагийн 2 дугаар бүтээгдэхүүн маань ингээд үйл ялэг шар туяатай ийм доор нь суур байгаа. За тэгвэл энэ таган дотор нь юу байгаа вэ гэхээр витамин С байгаа. За тэгвэл энэ суур буюу энэ доотлолт нь юу байгаа гэхээр 13 төрлийн өөр төрлийн витамин байна. За тэгэхээр маш олон төрлийн витаминуудыг нэгдэхэд за ингээд үндсэн витамин С-гээ доошогоо дараад тэгээд энэ суур руугаа орууллаа. За тэгэхээр энэ витамин С-тэй ампул маань юу хийх вэ гэхээр арсын маань гэрэлтүүлсэн маш гоё өнгөлөг гялалцсан толгор болгож өгнө. За дараагийнх нь 2 дугаартай энэ ампул нь болохоор
За энэ доотлын амплыг бол суур ампл гэж хэлнэ. Дээдлэлт нь энэ битүүмжил дотор нь байгаа амплыг үндсэн ампл гэж хэлнэ. За тэгвэл үндсэн ампл дотор нь 24 каратын алт байгаа. За доотлын ингээд суур ампланд лугаа ингээд 24 каратын алттай амплыг хийлээ. Энэ хоёр маань нэгдлээ. Энэ маань арсны гүн өрчлөөсүүдийг багасгаж өгнө. Гүн өрчлөөсүүдийг багасгаж өгнө. Цэвэр 24 каратын алттай юм ампл байна. За 3 дугаартай энэ ампл маань болохоор хүн орхиодын гол найрлагатай. За энэ ампл маань арсыг гоё залуужуулах үйлчилгээг үзүүлнэ. Арсыг дээшээ өргөж өгнө. Өргөж татаж өгдөг юм үйлчилгээтэй. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг одоо ингээд яаж хэрэглэх вэ гэхээр эхлээд тэг дугаартайгаа задлалаа, хэрэглэлээ 7-оос 10 хоногийн дотор хэрэглэж дуусна. За хэрэглэхдээ яах вэ гэхээр өглөөдөө нүрээ цэвэрлээ, тонико түрхээд араас нь хэрэглэнэ. За ингээд 7 хоногийн дотор энэ маань ингээд дууслаа гэж бодъё. Тэгвэл дараагийн амплыг нь болохоор битүүн цэтэй буюу гэрэлтүүлэх ампла өдрийн цагаар гадуур дүрхэхгүй зөвхөн оройн цагаар цэвэрлсэн нүрэн дээрээ тоникны араас нь түрхэж хэрэглэнэ гэсэн үг. За ингээд бас 10-аас 13 хоног 14 хоногийн дотор хэрэглэж дуусгаж болно. За тэрнээс үл хэтрүүлж хэрэглэж болохгүй. Олон хоногор хэрэглэх юм бол ампл маань тийм олон хоногор хэрэглэх ёсгүй. За дараа нь энэ 2 дугаартай алттай амплаа бас өглөө хэрэглэж болно, орой хэрэглэж болно. За дараа нь энэ хүн орхиодотой арсыг өргөдөг энэ амплаа болохоор мөн өглөө оройгүй хэрэглээд ингэж дуусгана. За энэ бүтээгдэхүүний үнэ нь болохоор 286 мянган төгрөг байгаа. За яагаад 286 мянга гэж хэлж байгаа вэ гэхээр бид бүхэн ингээд арсаа чангалаад эмчилгээ хийхин тулд бид нар салонд ингээд очихоор хамгийн багадаа 2 сая тэгэл 7 8 10 саяын үйлчилгээ байж идэг тийм ээ. За Солонгост бол ерөнхийдөө гоо сайхны тийм мессеж хэлбэрүүд тэр арс татах үйлчилгээнүүд бол маш өндөр үнэтэй байдаг. Тэгвэл тэрийг бид нэр гэрийн нөхцөлд хийж байгаа гэсэн үг. Яг л тэр үйлчилгээг авна энэ бүтээгдэхүүнээсээ. Тэгээ 4-7 хоногийн дотор таны арс маш гоё маш их өөрчлөлтийг та мэдэрнэ. За тэгээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд дүрхэж явах үедээ Atomic-ийнхоо нөгөө бустерээр ингээд бүтээгдэхүүнээ түрхэж хэрэглүүл бүр илүү өндөр үр дүн гарна гэсэн үг. За баярлалаа та бүхэндээ амжилт хүсье.